За бүх хүмүүстээ сургууль хүмүүжүүлэх хамт олондоо хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргье. За тус 103 дугаар цэцэрлэг нь 20 бүлэгтэй 70 хэдэн ажилчинтай 26 багштай үйл ажиллагаагаа эхэллээ. Одоо 500 гаруй хүүхдүүд одоо манай цэцэрлэгт хамрагдаад байна. Хамрал сурсах тойргийнхоо хүүхдүүдийг 100% хамруулж байгаа. Хүүхдийн нягтрал одоо стандартын хэмжээнд байгаа. Тийм одоо ачаал багтай тийм цэцэрлэг байгаа. Манай дүүргийн Чингэлтэй дүүргийн 30 жилийн ой болж байгаа. 30 жилийн ойн хүрээнд дүүргийн иргэдийн хурлаас тогтоол гараад засаг даргын захирамж гараад тэгээ олон улсын шимт хөтөлбөрийг манай цэцэрлэгт хэрэгжүүлж байгаа юм. За энэ шимт хөтөлбөрт манай дүүргийн 20 цэцэрлэг хамрагдаж байгаа. Хамгийн ихнийх нь одоо манайх одоо төвчээлэн хэрэгжиж байна. За энэ хөтөлбөр хэрэгжснээр хүүхдүүд маань одоо дэлхийн хэмжээнд одоо сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж байгаа тийм давуу талтай байгаа юм. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжил төлөвчлөл нь 85% сургуулийн өмнөх боловсролд эзэмшдэг учраас энэ хугацаанд нь энэ насанд нь хүүхдийн суурийг маш зөв тавих, сургалтын хэрэглэгдэхүүн тоглоомыг хангаж өгөх, багш нар тэр арга зүйд суралцах, тэр хүүхдийг тэгж хөгжүүлэх нь маш чухал байгаа юм. Тэгээ энэ шимт олон улсын хөтөлбөр маань манай цэцэрлэгт хөгжснөөр манай хүүхдүүд одоо дэлхийн хэмжээнд одоо сэтгэдэг хөрвөх чадвартай тийм иргэн болж төлөвшөх хөгжтэй юм байна. Шимт буюу STEAM сургалтын хөтөлбөрийн онцлог нь үндсэн хөтөлбөрт үзэж байгаа хичээлүүдийг шимтийн хөтөлбөр хэрэглэгдэхүүнийг ашигласнаар 21-р зууны зорилттой чадрууд болох багаар ажиллах, тунгаан бодох, бүтээл цэцэрлэгийг хөгжүүлэх чадруудыг илүүтэй хөгжүүлдгээрээ онцлогтой байгаа. Энэ хөтөлбөр нь болохоор амьдрал дээр байдаг загваруудыг хүүхэд нь өөрөө угсарч ажилуулад турших замаар ажиллах зарчим болон шинжлэх ухааны ойлголтуудыг олж авдгаараа тэгж бүтээлчээр эзэмшүүлдгээрээ бол онцлог давуу талтай байдаг. Тэгэхээр ажиллах зарчим болон шинжлэх ухааны ойлголтуудыг аваад тэгэхээр уялдаа холбоогоо ойлгоод эхэлж байгаа юм. Уялдаа холбоогоо ойлгож чинь гэдэг нь хүүхдийн логик сэтгэлгээ, тунгаан бодох чадвар, асуудал critical асуудал одоо комплекс асуудал шийднэ гэж яриад байдаг те. Тэр асуудлыг бол шийдвэрлэх тийм боломжтой, тийм чадамжтай 21-р зууны чадамжтай юм иргэн болгож хүмүүжүүлэхэд бол ач холбогдолтой. Жишээлх юм бол цэцэг гэдэг ийм хичээлийн бүтээл байна. Цэцгийг ингээд хийхийн тулд багш маань өөрөө нэг үлгэрчилсэн ийм түүх ярьж өгнө. Тэгээд цэцэг маань одоо амьдрахад цэцгийг одоо арчилж ургуулхад юу хэрэгтэй байдаг юм бэ гэдэг нь багш нь хүүхдүүдээс асуугаад тийм одоо эхлээд тухайн бүтээлийг хийхээс өмнө тийм сэтэл өгнө. Тэгэхээр хүүхдүүд маань одоо нар ус ч гэдэг юм уу тэр зүйлийг хэлнэ. За энэ үүний дараа сая бүтээлээ ингээд өөртөө угсраад бүтээгээ туршаад үзчихэж байгаа. Тэрний дараа багш нь юугаа яг бодит ингээд одоо тэр тасалгаанд байдаг цэцгийг ингэж үзүүлээд хүүхдүүд маань өөртөө босоод цэцгээ услаад ийм бүтээлч ийм интерактив ийм сургалтыг үзүүлнэ. Мөн дээрээс нь цэцгийнхаа талаар дуу шүлэг зохиож одоо тэрийгэ дуулах багш нь дуу шүлэг зааж өгөх хамтдаа дуулах гих мэтчлэнгээр ерөнхийдөө бүр тал талын ийм оролцоог нь хангасан байдлаар ингэж одоо бүтээлчээр хичээлийг ордог. Тий одоо ингээд дахиад хоёул энийгээ салгаж байгаа. Тэгэхээр энэ гурал юм. За чи бас төстэй юм тийм үү? За тэгвэл одоо бүгд наатах юм үү? Юу юм бэ? За харин та шүү дээ. Энэ ямар бүтээл вэ? Удаан хөтөлбөр энийг ингэж ногоон хараанаах нь өгөлд нэг шигдэхээр юу болж байна? Шинэ өглөө багтдаг шүү. Чи бас болох уу? За болно. За энэ чинь нэг. За энэ юу болж байна? Таарч гин үү? Эхэн таарч гин үү? Эхэн хоорондоо таарч гин үү? Хэд нэг. За одоо хэд болсон? Одоо хэд болж байна? Хоолтой хэд вэ? 1 2 3 4 5 6 За одоо тэгвэл энэ хөндлөнгөө энэ хөндлөн байгаагаа одоо хийдэ. За одоо юу болж байна? Юу болсон?
Манай ер нь цогц шийдэл гэж нэрлэдэг. Цогц шийдэл гэдэг нь болохоор агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн гэсэн одоо хэсгүүдээс бүрдэж байгаа юм. Цогц шийдэл гэж нэрлээд байгаагийн учир нь тухайн хүүхдийг тухайн бүтээлийг хийхэд тэр шинжлэх ухааных нь тэр зарчим нь юу юм, ямар одоо бүтээлүүдийг хийхэд ямар одоо булчин ажиллаж орох юм, ямар хэрэглэгдэхүүн хэрэг болох юм. Ингээ хүн харахад бол яг тоглоом шиг харагддаг. Хүүхдүүд ингээ тоглоо сууж ийн гэж харагддаг. Гэтэ тэр тоглооны чинь цаана яг шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг, математик, инженерингийн сэтгэлгээ, багаар ажиллах сэтгэлгээ одоо тэр бүх талынхан тэр чадваруудыг эзэмшүүлдгээрээ маш их давуу талтай байдаг. Хүүхдүүд маань одоо ингээд сэтгэж суралцахад бол багш нар маань сургалтанд хамгаалалтаар бүр хүүхдүүдэд төрөл бүрээр нь чиглэл бүрээр нь ингэж зааж сурах юм талаас нь хамтарч ажиллахаар юм чиглүүлээд ажиллаж байгаамаа юм. Энд шиг юу илээ? Энд шиг юу хийж байгаа юм? Байшин уу? Би ордон шиг харагдаж байна. Аюулсан яг юу илээ? Юу хийж байна? Сайн миний шийдвэртэй. Оо ачаад наа. Аюулсан